1971 оноос өнөөдрийг хүртэл 46 жилийн хугацаанд дүүргийн тэргүүний сургуулиар 3 удаа, нийслэлийн тэргүүний сургуулиар 3 удаа, нийслэлийн шилдэг тогтчлт үйлчилгээтэй сургууль, Баянзүрх дүүргийн боловсролын шилдэг байгууллага, спортыг дэмжигч байгууллага, хэрэглэгчдийн найдвартай түнш сургууль, боловсрол соёл шинжлэх ухааны яамны спортыг дэмжигч байгууллага, хүүхдэд ээлтэй сургууль, замын хөдөлгөөний аюулгүй орчин бүрдүүлсэн шилдэг сургууль гээд амжилтуудаа баттган сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. За манай сургууль энэ хичээлийн жилд 91 бүлэгт 3360 гаруй сурагчтай 200 гаруй багш ажилтнаа сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулах гэж байна. За манай сургуулийн амжилтын гол үндэс бол багшийг ажлын байранд нь хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, сургуулийнхаа сургалтын орчныг сайжруулах, гадаад харилцаа хөгжүүлэх, төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг сургуультай авч хэрэгжүүлэх, сурагчдын өөрөө удирдах байгууллагуудыг хэрэгжүүлж чадж байгаа нь манай сургуулийн амжилтын гол үндэс юм а гэж би боддог юм а. 2015-аас 2020 он хүртэлх стратеги төлөвлөгөө, сургуулийн бодлогын баримт бичиг, эрх зүйн баримт бичиг зэрэг сургуульд мөрдөгдөх 45 баримт бичгүүдийг боловсруулан мөрдлөг болгон ажиллаж, байгууллагын хөгжлийн зураглалтай болсон байна. Сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөөг 1 жилээр боловсруулан хэрэгжүүлэхдээ сар бүр багш ажиллагчдад хагас жил тутам эцэг их хамт олондоо тайлагнан үр дүнгийн тооцож ирсэн. За сургууль хөгжлийн гол үндэс бол багшийн ажлын байранд нь хөгжүүлэх гол үндэс байдаг. За энэ хугацаанд бид багшлагын ур чадвар олимпиадыг сургуулийн хэмжээнд зохион байгуулж, мөн энэхүү багш нарын оюуны бүтээлээр багшлагын ур чадвар олимпиад гэсэн номыг гаргаж ирсэн бидний хамгийн том оюуны бүтээл байлаа. Мөн багш ажлын байранд хөгжих захим хэрэглэгдэхүүн, захим номын сан, захим хичээлийг бид нар бүрдүүлж чадж байгаа нь Кафтавит 48 гэсэн программыг манай багш нар хичээл бүрдээ хэрэгжүүлж чадсан гол амжилт байсан. Баянзүрх дүүргийн 1-2 дугаар хороог хамран сургах тойргийн хүүхдүүд суралцдаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй 15 сурагч, шинээр 1-р ангийн 11 бүлэгт 450 гаруй сурагчид хамрагдан жилд хүүхдийн тоо 200 гаруй сурагч буюу 20%-аар өссөн байна. Сурагчдын сурах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй болгоход анхаарч ажилласны үр дүнд байгалийн ухааны 11 кабинет, нийгмийн ухааны 9 кабинет, бага ангийн 17 кабинет, 37, нийт 65% нь гэрчлэгээтэй болсон. Бага дунд сургуулийн анги танхим, гадна дотн орчныг камержуулснаар гэмт хэрэг зөрчил гарах, зам тээврийн ослоо сэргийлэхэд ихээхэн ач холбогдол үзүүлсээр байна. Сургуулийн эцэг эхийн зөвлөл, СЭБ 48 төрийн бус байгууллага байгуулан сургуулийн үйл ажиллагаа, сурагчдын сурах хөгжих таатай орчныг бүрдүүлэх, сурлагын чанар үр дүнг ахиулахад сургуулийн захиргаа, багш нартай хамтран ажилладаг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны 171 тоод тогтоолын хүрээнд гэмтэргээс урдчлан сэргийлэх ажилд иргэдийг татан оруулах зорилгоор School Police сургуулийн эцэг эхийн эргүүлийг батлагдсан журмын дагуу эцэг эхийн эргүүлийг сүүлийн 3 жил дараалан амжилттай хийж гүйцэтгэн 2700 гаруй эргүүл ажиллаж нийт хүүхдүүдийн эцэг эх асран хамгаалагчдын 85%-ийг хамруулан дүүргийн аврах шалгаруулах тэмцээнд багаараа 1-р байр. 2015-16 онуудад School Police эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан нийслэлийн 20 шилдэг сургуулийн нэгээр 2017 онд эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагаагаараа нийслэлийн үлгэр жишээ 20 сургуулийн нэг шилдгийн шилдэг цом өргөмжлөөр шагнагдсан юм. Холбооны бүгд найрамдах Герман улсын Goethe Institut. Hallo, ich heiße Hichem und bin ich 16 Jahre alt. Ich gehe in die 48. Schule 11. B-Klasse. Япон, Солонгос улсын Жонжу, Хансан их сургууль. Ваташи no namae wa Mongonzabe desu. Нан сайн desu ka? Ваташи wa 15 сая desu. Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хишигтэн хошууны Монгол баг сургууль. Өвөр Монголын өөртөө засах орны Шилэн гол аймгийн Шулан хөх хошууны Монгол дунд ахлах сургууль.
Оросын холбооны улсын Улаан-Удэ хотын 43 дугаар сургуультай хамтран ажиллаж, багш нарын туршлага солилцох, сургах, харилцан суралцах, сурагч солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахад анхаарч ажилласны үр дүнд нийт багш нарын 60% хамрагдсан төдийгүй 64 сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж чадлаа. 2017 онд Орос, Монгол, Хятад улсын шеф сургуулиудын багш нарын форум 2017-г санаачлан зохион байгуулж орон даяар сурталчиллаа. Гамшигын эрсдлийг бууруулах, даван туулах чадварыг дээшлүүлэх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлд ирээдүй, өсвөрийн аврагч, өсвөрийн сэтгүүлч хүүхэд, октын клуб, өсвөрийн цагдаа, манлайлагч хөвгүүд, оролцоод хөгжих хүүхдийг чадваржуулах зэрэг нийт 112 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж чадлаа. Captivate 48 төслийг сургуулийн хэмжээнд хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд сургууль түшиглэн багш нарт 4 удаагийн сургалт явуулж, 2 удаагийн цахим хичээлийн уралдаан зарласан бөгөөд бүх судлагдгуунаар нийт 23 нэгж жишг цахим хичээлтэй болсон. Уг төслийг хэрэгжүүлснээр багш нарын мэдээллийн технологи, чадвах сайжран, мультимедиа, география гэх мэт хэрэглээний программыг сургалтын үйл ажиллагаанд бүрэн ашиглаж хэвссэн. Тод өнгө бүсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, дүүргийн хэмжээнд мэрэгжлийн багш нарын уулзалт хэлэлцүүлэг, сайн хичээл үйл ажиллагаа бүсийн зөвлөгөө, зочин багшийн хичээл үйл ажиллагаа, сайн туршлага, сайн илтгэл хэлэлцүүлгийг давхарцсан тоогоор 25 удаа зохион байгуулсан юм. Багшлахын ур чадвар нэг анхны олимпиадыг сургуулийн хэмжээнд цогц байдлаар 120 гаруй багш нар оролцсон. Энэ олимпиадын хүрээнд багш нарын бэлтгэсэн хичээлээрээ оюуны хамтын бүтээл ном болгон хэвлүүлж, сайн хичээлийн туршилгаа олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн юм. Герман хэлний багш нараас ур чадвараараа Азийн герман хэлний чуулга уулзалтанд оролцож хичээл заасан. Нийслэлийн цахим хичээлийн ур чадварын уралдаанд 1-р байр тусгай байр эзлэн, хичээл нь багшийн мэрэгжил дэвшлүүлэх институтын сайтанд байршин тэргүүн туршлагын түгээгдсэн юм. Нийслэлийн сургалтын чанар үр дүнгийн интегсэн шалгалтанд амжилттай шалгагдаж 14 багш саятан болсноос хошоо саятан багш 2 гарлаа. Их хэлээрээ зөв сайхан бичцгээе улсын уралдаанд 2 жил дараалан тэргүүн байр эзэлсэн, техник технологийн олимпиадад 3 дугаар байр эзэлж, улсын олимпиадад амжилттай оролцлоо. Мөн нийслэлийн математикийн стандарт олимпиад ирээдүйн 1000 улсын уралдаанаас мөнгө хүрэл медаль хүртсэн юм. Илтгэлийн уралдаанд жил бүр амжилттай оролцож, дүүрэгт 2 жил дараалан тэргүүлж, нийслэлд тусгай байранд шалгарлаа. Үндэсний хэмжээний сургагч багш 3, орон нутгийн сургагч багш 5 байгаа нь багш нар дотоод нөөц боломжийг ашиглан ур чадвараа дэвшлүүлэх нөхцөл бололцоо бүрэн бүрдсэн юм а.